Ингээд би тэр ахын тухай судалж эхэллээ. Нэрийн Жавхлан гэдэг манай секцэнд олон жил хичээлдэг байсан. Одоо нэг ресторанд бартендер хийдэг. Ганц бие. Хаяа ажлынхаа зав чөлөөгөөр дэлгүүр хийсч гэрийнхэндээ ч юм уу эсвэл уулздаг бүсгүйдээ ч юм уу бүү мэд ганц нэг хувцас гоёл чимэглээ сонирхож явдаг ганцаардмал чим шиг их сонирхолтой хүн болохыг мэдж авсан. Яд готлид вэ? Чи сая 500 мянга. Сая 500. Тал готлон. Үгүй хайч тийм ээ. Наамо тнийг баадаад чи явахгүй зүгээр. Үнсий. За гүйгүй. Үнсий л да. Ишгүй. Чи намайг үнсчиж. Паах за дараа төрөлтөө очирё. Намайг чамд хардаг дихүүн болох их мэддэг шүү дээ. Юундаа сүрчигнээ дан чи. За дараа бол. Чи шараад юм аа. Битүүр дөрүүлэг гарч ийзээ. Өшч удаа. Мен үнсээ болчлоо. Хин вэ? Очлон. Бритиш, Америк, аль нь? Үгүй биш. Манай багш анхан шавь гэсэн. Тэгэхээр өшгөлдөг охин аа? Охин биш ээ. Эрэгтэй хүн. Надаас 15 насаар ах. Юу вэ? За. Өгшөө. Сэтгэлээ барь шүү. Нөгөө юу яа гэдэг чи ер нь бол юу яа гэсэн үг шүү. Гэхдээ нөгөө хүмүүс бол яах гэдэг гэж шүү. Гэхдээ бас тийм хүмүүс чинь бас баатай. Тийм хүмүүс чинь дээр хэцүү шттэ өгшөө. Ямар хүмүүс? Тийм хүмүүс гэж ямар хүмүүс? Гээ. Гэтэ мань чамаа бол ерөөсө тийм гэж хэлж байгаа биш шүү. Хамгийн гол нь чиний мэдрэмж чинь бүх юм нөлөөлөд байгаа байхгүй юу? Мэдрэмж. Эрэгтэй хүн. Эмэгтэй хүн гэсэн байх ёстой доо. Түүнээс хойш миний толгойноос нэг бодол салхаа боллоо. Сургуулиар, энэ хавьяар бүр хорооллоор дүрэн охид байхад сэтгэл минь яагаад заавал эрэгтэй хүн татагдаад байгааг олж мэдэх гэж хичээвч. Харамсалтай нь би яаж ч мэрийгээд хариултыг олж чадахгүй хэвээр. Жавхлан ахын яг юунд нь татагдаад байгааг мэдэхгүй ч ямар нэг зүйл миний сэтгэлийн утсыг хөглөн догтлуулад байгааг л би мэдэрч байсан. Заримдаа би толныхон өмнө зогсож тэрнтэй уулзаж байна гэж мөрөөднө. Тэгж угаад гинтхэн нүдэ нээтэл өмнө минь зогсч байвал яах вэ гэж бодонгууд би өөрөө жавхлан болж хувираад гайхан хэсэг ширдснээ өөрийн ирэхгүй тэрнийг мэдэрч эхэлж байгаа тэр мэдрэмж. Гэвч мөрөөдөл маань эд оргил үе дээрэн явж байхад би өөртөө л үлдчихсэн. Толныхоо өмнө ганцаараа л зогсож байгаагаа мэдэрнэ. Тэр мөчөд надад яг юу гэж хэлэхээ мэдэхгүй нэг тийм эвгүй сэтгэл төрсөн юм. Ингээд би бодлоо. Энэ мэдрэмжээ гэр ихэндээ хэлэх үү байх уу гэж.
харин шатах. Намайг. Тогсооч хэлчихвээ намайг. Гоё болно шүү. Хилтийм л бол гэж одоо тийм. Скайтлаас авч байгаа гэдэг. Тэр яг одоо та. Найз залуу юу гэхэд? Гоо штэ Яаш. Их дандаа гэж худлаа ярьдаг байхгүй байгаа юм биш. Чи яаж мэдчихэв? Тэр таныг барьцсан шүү дээ. Мессеж дөрөстэй. Хамгийн гол нь шахах та. Хэрвээ найз залуутай бол айтайхан найз залуутай болдго шүү дээ. Аавгаа мэдж байгаа үедээ нэг ирэм нь мэддэхгүй уулзгансан юм дагуулаад ирээ та нар харин. За юу гэж вэ аав? Гэхдээ яд ч юм дүүсгээ юу сайхан залуу дагуулж ирэх хэрэгтэй шүү дээ. За дандаа их бат гэж магтдیں۔ Бит хоёрыг л яадгийн ганцгүй юм чи тэгэлгүй яадгийн. Ой төмрөө. Та нар хэнийг явуулсан тийшээ? Тэр төсөлтөөр баяраа юм хуваалцагдаж явж байгаа. Тэгээд жоохон бүтэн шумуутай байгаа тэнийгээ тань л та. Баяраагүй. Гэхдээ та нар ч одоо ямар хайшаа юм бэ? Тэр баяраа чинь ирэм нь мэддэхгүй гуйвал дайвалзаад үгүй би хүртэл дургу хүрээд явах чинь тийм үнийг яах гэж явуулж байгаа. Яаж ажил бүтэх юм бэ? Өөр хүн олдгүй юм чинь. За ойлголоо ч нэр. Тэгэхээр хүний сольж нэг явуулж үзье да. За тэг би одоогоо яваад очие заяа. Ойлголоо ч нэр. За. Маний юм шиг сонь нөхөр шүү. энийг харна. Юу дэжгүй залуу юм чирээ? Дэжгүй байна уу? Дэжгүй байна. Юу залуу? Намайг эргүүлээд аамаа. Тийээс яасан бэ? Гүй яах вэ? Би ихлээр тоохгүй байсан юм аа. Тэгээ намайг хоолнд орохгүй юу? За тэгээс Хамт хооллоод үзсэн чинь дэжгүй залуу байлээ. Хоёр завтай байна уу? Яасан? Би хоёрт нэг юм хэлэх гэсэн юм аа. бит хоёр нэг аюул чухал юм талаар ярьж байгаа байхгүй юу хата дараа ярьж чадах уу? Би харин нэг хүнд сайн болж байна. За битгий ингэж сериосны загинжил та. Дараа ярьж ил та. Хоёрыг чинь яг амар гоё юм ярьж гин. Бэж мэдээ заяа. Өрөөнд орж изаа. Тийм ээ. Энийг хаалта. Ой, селфи үзэн штэ. Хөөрхөн юм аа чи та үргэлжлэе. Бадчихж болно. Гоё юм уу? Ингээд гэрээхэндээ хэлэх гэсэн орлого талаар болсон болохоор энэ асуудлаа өөртөө л үлдээхээр шийдэж. Жавхлан ахын ажил дээр үе ячин өдөржин тэрнийг ширтдэг балаач гэмээр нэг бол хөгжилтэй юм шиг их сонин ажилтай болсон юм да. Ягаад ч юм ирэхгүй хэд хонохоор л ийшээ ирмээр тэрнийг хармаар санагдаж сэтгэл өөрийн ирэхгүй гэгэлцдэг боллоо. Ирээд харц тулгархаан дурлсан хүн ямар болдог вүлээ? Яг тийм болж сандран чавг шиг улаан юм болж ирэх. Гэхдээ нэг л өдөр сэхэ орсон би гэдэг амтан эр хүн ингэтлээ ухаанаа алдаж болохгүй. Чи бол эр хүн учраас эсрэг хүснийхээ хүнтэй л учирч хайрлаж дурлалцах жамтай. Тийм болохоор надад хайртайгаар нь ерөөсөө л мөнх гэрэлтэйгэн уулзаж дотносъё гэж шийдээд болцсон юм. Хойлоо маадрах юм уу? Гэртхэн байхгүй ба шүү дээ. Инхээ намайг уучлаарай. Би зүгээр чамайг өрсөж байгаа гэж та тоол иж өгчээсэн юм аа. Харамсалтай нь яагаад ч юм тэр үнсэлд надад ямар ч мэдрэмж төрүүлсэнгүй. Бүр үзэн ядмаар жигшмээр ч юм шиг. Эсвэл дургу ажиллаа хүчээр хийх гээд байгаа ч юм шиг нэг тийм хачин эвгүй сэтгэл төрүүлсэн юм.
Ингээд өдөржингөө гудамжны сандал дээр бясалгасны эцэст яадаг ч байсан хамгийн сайн ойлгохоор нь аавдаа хэлээд зөвлөгөө авъя гэж шийдсэн. Миний хөө яасан бэ? Сүүлийн үед нэг л дуу моохтой дүнсгэр байх чинь. Харин нэгэн болоод аав. Яасан хичээлдээ унтсан уу? Гүйгүү хичээлдээ унаагүй. Хичээлээ сайн хийж байгаа. Тэгээд би харин танд нэг юм хэлэх гээд. хэлдэг минийх хөө. Аваа. Та намайг буруугаар ойлгохгүй штэ. Аав нь юу гэж хүүгээ буруугаар ойлгохгүй. Би харин нөгөө эрэгтэй хүн сайн болчоод яхаа мэддэг. Харамсалтай нь манайхан тэр орой бүү юм болж мэдрэл нь муудсан намайг яахаа шийдэж чадахгүй байсан тул аавын саналаар сэтгэл зүйчдэр очиж зөвлөгөө авахар шийдсэн. Тэгэхээр ер нь бол ийм байдیں۔ Ихэнх хүмүүс эрэгтэй хүн ганцхан эмэгтэй хүнийг л хайрлах ёстой гэж ойлгодог. Гэхдээ ер нь л тийм байх ёстой юм шүү. Ер нь бол төрөлхийн ижил чиг баримжаатай хүмүүс төрдөг нь шинжлэх ухаанаар аль эрт батлагдчихсан зүйл. Тэглээгээд та энэ хүмүүсийн үзий ядаад, дургуцаад, бухимдаад ах шаардлага байж болохгүй давгаах. Үгүй юм чи. Очиж. Миний ганцхан хүү юм болчихтой яах вэ? Тэр л надад үнэхээр хэцүү байна. Эн чинь гэхдээ ямар нэг юм сэтгэл зүйн эмгэг өвчин бол биш шүү дээ. Таны хүн ер нь хинч байсан өөрөө хүссэндээ ийм болдгүй юм. Тэгэд ч аль ч улс оронд ийм хүмүүс байж л байсан. Монголд ч гэсэн ийм хүмүүсийн эрхийг хамгаалсан байгууллага байдаг. Хэрвээ таныг хүсэж явах юм бол би тэр хүмүүстэй таныг холбож өгч болно. Та уулзаад зөвлөгөө авч болно. Гэхдээ тэр нь ч одоо яах вэ? Үгүй юм чи одоо би цаашлаад одоо манай гэр бүлийн энэ бүгд байдлыг ойлгоод хүлээн зөвшөөрөөд төвчий гэж бодъё л доо. Гэтэл хүн маань өөрт нь ирж байгаа энэ хүнд хувь тавиланг даваад бол чадах болоогүй л. Юуны тухай ярьж байгааг та өөрөө мэдж байгаа үстэй. Энэ тийм амар асуудал биш шүү дээ. Ер нь бол маш сайн ойлгож байгаа. Хамгийн түрүүнд та бүхэн гэр бүлийнхаа хандлагыг л өөрчлөх хэрэгтэй л дээ. Хүүтэйгээ хандах хандлага юу? Тийм. Ер нь бол их баттай аль болох чөлөөтэй илэн далангуу нээлттэй харилцан ярилцаж яг найз шиг л хандах хэрэгтэй. Ингэж л бит хоёроо юу тавьчирснаа, цаашид яахаа, юун зөв болохыг ялгаж салахтайгаан болсон юм. Сүүлдээ аав сэтгэл зүйчтэй хоошид надтай яаж хандхаа нэлээд сайн зөвлөдсөний эцэст өөрт хэрэгтэй гэсэн зүйлсээ маш сайн ойлгож авсан. Хэрвээ аав минь оронд өөр хүн байсан бол намайг ойлгохгүй, бүр цаашлаад яах байсныг би үнэндээ мэдэхгүй юм аа.